Засгийн газрын 1930 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор бүгд найрамдах Монгол Ард улсын прокурорын байгууллагын дүрмийг баталжээ. Энэ дүрмд зааснаар аймгийн шүүхэд прокурорын хяналт эрхэлсэн орлогчийг бий болгож, улмаар аймгийн прокурорын байгууллагыг байгуулах эхлэл тавигдаж байв. Ийхүү Дорногов аймгийн прокурорын газар 1932 оны 8 дугаар сарын 1-ний өдөр аймгийн шүүхийн дэргэд анх үүсэн байгуулагдаж, прокурорын хяналтын ажлыг аймгийн шүүхийн орлогч хариуцсан гүйцэтгэж өдгөө 90 жилийн ойтойгоо золгож байна. За энэ арга хэмжээнд манай прокурорын газрын урилгаар Ахмад прокурор Батчлуу, за аймгийн ерхий прокурор орон жил ажиллаж байсан. За мөн Аажуу туслах прокурор, орлогч прокурор, мөн прокурорын байгууллагад олон жил ажиллаж байсан. Ийм прокуроруудаа бид нар бас урьж авчирч оролцуулан за энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний зорилго бол шинэ залуу прокуроруудыг маань энэ Ахмад прокуроруудынхаа ариун мэдлэг чадвар туршлагаас хуваалцах, прокурорын байгууллагын түүхэн хөгжил, хяналтын ажлын арга барилыг суралцуулах энэ одоо арга хэмжээний зорилго бол оршиж байгаамаа. Айн хүрээний тус байгууллагаас залуу дунд Ахмад үеийн төлөөллийн прокуроруудын уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Энэ үеэр Ахмад прокуроруудын ажил амьдралын түүхийг сонсож, сонирхсан асуултаа залуу прокурорууд хариулт авсан юм аа. Би Дорногов аймгийн прокурорын газарт 1994 онд анх хяналтын прокурор томилогдсон. Ингээд Дорногов аймгийн прокурорын газар болон Улаанбаатар хотын Чингэлтэй Сонгой хайрхан Баян Зүрх дүүргийн прокурорын газрууд бол улсын ерөнхий прокурорын газар нийтдээ 26 жил ажиллаад 2020 онд бол өндөр насныхаа тэтгэврт гарсан. Ингээд прокурорын байгууллагад ажиллах хугацаанд прокурорын бүх хяналтыг бол хийж ажилласан. Өөрөөр хэлэх юм бол жаргааны зөрчлийн хэрэг хүртэх ажиллагааны хяналт тавих, хэрэгүт мөрдөн байж ажиллагаанд хяналт тавих, шүүхэд төрийг төлөөлөх ажиллагаанд хяналт тавих, ял илүүс ажиллагааны хяналт тавих хяналтуудыг бол хийж хариуцж ажиллаж явсан. Хяналтын прокуророос бол ахлах прокурор, орлогч прокурор хүртлээ бол энэ ажлыг хийж гүйцэтгэж явсан учраас бол энэ шинэ залуу прокурорууд өөрийнхөө амьдралын 26 жилийн прокурорын байгууллагатай холбож хийж байсан ажил замаа алдаж онож байсан зүйл болон залуу прокуроруудын одоо цааш анхаарах асуудлууд дээр мөн хууль хэрэглэн дээр хүний эрх хэрэгчлөөг зөрчихгүй байх, хуулийг нэг мөр шударгаар хэрэгжүүлэх талаар ажил амьдралынхаа туршлагыг зааж зөвлөж мөн тэдний сонирхсан асуултанд нь одоо дэлгэрэнгүй тайлбарлан хариулт өгж зөвлөж ингэж оролцож байна. Ер нь одоо манай төр засгаас бол прокурорын байгууллага ажиллах нөхцөл болоод бүрэн хангагдсан. Прокурорын байгууллага прокурорын тухай хуулийг баталж өгч мөн түүнтэй холбогдуулан бусад бүх одоо хууль тогтоомжуудад прокурорын чиг үүрэг үйл ажиллагааны одоо төрлүүдийг бүрэн одоо тодорхойлж өгсөн. Мөн түүнтэй улсын ерөнхий прокурорын газраас бол прокурорын хяналтыг хэрэгжүүлэх эрхцэн өдөртөнжийн байрны төчгүүдийг бол тогтмол одоо гаргаж өгч гарын авлага материалаар хангаж байгаа нь за прокуроруудыг ажлаа одоо хийж хэрэгжүүлэхэд бол тэр маш чухал одоо аспект өгч байдаг. Ингээд прокурорууд бол цаашдаа хүний эрх хэрэгчлөөг одоо хангах, за иргэдийн зөрчигдсөн эрхийг одоо сэргээх, за хууль зөрчсөн гэн буруутай хүнд хууль заасан яс шигтэй оногдуулахад бол хууль тогтоомжийг удирдлага болон эрхцэн хэлбэрийг одоо ашиглан үйл ажиллагаа хэрэгжүүл бүрэн боломжтой ажиллах нөхцөл бололцоо орон байр ахуй хангамж мөн техник хэрэгслээр бол бүрэн хангагдсан байгаа. Би өөрөө энэ дэлхийн унган хүүхэд тийм ээ. Яг прокурор би ч шүүгч байлаа, прокурорч байлаа. Тэгээ хамгийн гол нь энэ нутагт ажил амьдарч байгаасан энэ дэлхийн унган хүүхдүүдийг утгаараа яриад үзэх юм бол хүн болгоно гоцоо таньдаг. Тэгээ над дээр хүмүүс миний хүүхэд ийм бочтой ингэчлээ арайд ингэмээргүй юм гэх жишээний ингээд ирэхээр надад тэр нь бол миний ажил хийхэд бас их нэлийн дөхөмтөө тухайлбал яагаад гэвэл тэдний хүүхэд одоо энэ асуудал дээр ингээд ингэчих үгүй болов энэ ч ингэж идэв мэдэх ч юм уу гэж бодох жишээ нэ. Тэн дээр хууль хэрэглээ бол нэг хамаарахгүй л дээ. Яагаад хүн ингийн байх тусмаа тийм ээ хүнтэй одоо ойрхон харьцаж ээж л одоо өөрөөсөө алдаач гэж олж би энэ дээр ингээ буруутаад байгаа юм байна шүү. Ингээд байгаа юм шүү гэх жишээний бид нэг жишээ ихэд манай аймгийн ерөнхий шүүгчдийн текстөр гэж байгаа хүн болгон мэдэх баг. Тэр ингээл говь сүмбэр аймгийн ерөнхий шүүгчээр очиход жилдээ 7 дагуу задах шатны шүүгээр 7 хэрэг шийддэг байлаа. Текстөрийг очиад 2 дахин мэдчихэж байгаа байхгүй. Яагаад гэхээр тэр хүн өөрөө их энгийн хүнтэй харьцдаг зөв харьцдаг. Тэгээс хүмүүс энэ дээр итгэж очиж гин гэдэг чинь энэ хууль хэрэглээ шудраг ажиллаж байгаа нэг хэмжүүр юм байна гэж бодож байгаа. За өнөөдрийн байдлаар замууд сумны прокурорын газар нь бол нийтдээ яг 17 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. За манай хамт олонны хувьд бол нийт бие бүрэлдэхүүний бараг 80% нь дандаа залуу болсон хүмүүс байгаа. За аймгийн прокурорын газар байгуулсан төвөгт 90 жил хүрээнд бол бас бид хамтран нэлээдгүй арга хэмжээний зохион байгуулж хэрэгжүүлж байна.
Үүний нэг нь өнөөдрийн 3 үеийн чуулгалт байгаа. За энэ 3 үеийн чуулгалт бол миний хувьд бас ач холбогдол гэж үзэж байна. Ялангуяа манай боловсон хүчих залуу тийм шалын ахмад үеэсээ, дунд үеэсээ ажлын дуршлага, харилцан мэдээлэл тэднийхээ хийж бүтээж гисэн бахархалтай уламжлан авч үлдээсэй гэсэн зорилгоор ач холбогдол өгч ирсэн. За тэгээ өнөөдөр уулзалтаар Ахмад прокурорудаас тэдгээрийнхаа туршлага ажиллаж исэн арга барил зэргийг суралцаа бид нар өөрсдийнхөө өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх маш олон үнэтэй сайхан зөвлөгөөг тэдгээрээс сонслоо, Ахмад прокурорудаас сонслоо. За миний хувьд гэх юм бол прокурор гэдэг мэргэжлийг сонгох болсон шалтгаан гэх юм бол өөрөө анх эрх зүйч гэдэг эрх зүйч их сургуульд ороод эрх зүйч мэргэжлийг эзэмшээд тэр сурч явах явцдаа прокурор гэдэг мэргэжил өөрөө прокурорын байгууллагад дадлага хийж исэн. Тийм учраас прокурор гэдэг мэргэжил өөрөө ямар хариуцлагатай, хууль хэрэглээний өндөр мэдлэгтэй хүний эрх хэрэгжүүлэг яаж хамгаалдгийг гэдэг одоо маш сайн ойлгосон үндсэн дээр прокурор гэдэг мэргэжлийг сонгосон байгаа. За энэ 3 үеийн уулзалтанд Ахмад прокурор, Бачлун, Айжуу, за дунд үеийн прокурор бид бүгд ажиллаж байгаа. За бидний дараах одоо залуу үеийн прокуроруудтай гэсэн одоо уулзалтыг хийлээ. За энэ уулзалтаар бол миний хувьд Дорноо аймгийн прокурорын газрын шүүх төрийг төлөөлөх ажиллаар ирсэн прокурорын одоо чиг үүргийг гүйцэтгэдэг. За энэ хүрээндээ бол энэ уулзалт маш их үр дүнтэй боллоо гэж би өөртөө бол тэмдэглэж байгаа. За энэ маань Ахмад прокурорын одоо үнэтэй захиас тийм ээ одоо хэргийг яаж хяндгийн шүүх хуралдаанд одоо хавц зэрэг цугларсан нотлох харамтыг яаж шинжилэн судлахын яллах нотлох харамт цагаатах нотлох харамтанд ямар байр зурнаас дүгнэлт хийдгийг за тухайн хэрэгт холбогдоод ирсэн одоо шүүгдэгчд ямар яллын бодлогыг баримталж түүнд одоо хийсэн гэмтэрэгт нь тохирсон аль шийтгэл оногдолох вэ гэдэг чиглэлээр бол бас бидний ярилцлага үргэлжлэлээ. За энэ тал дээр бол манай Ахмад прокуроруудаас хавц зэрэгт цугларсан нотлох харамтуудыг прокурорын шатанд хэргийн төвөр гэдэг ийм үнэтэй зүйлийг заавалжгүй хийж ах хэвээр. Хэргийн төвөр нь нэгдүгээрт тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаар тогтоогдсон нөхцөл байдлыг одоо нотлсон нотлох харамтуудыг сэргээж үздэг нэг арга барил нь байлаа. За хоёрт нь хэргийн төвөр маань шүүх дээр очиод тухайн хэрэгээ нотлох, хэргийн талаарх мэдээллийг одоо тэр шүүх хуралдаанд бүрэн дүүрэн хилцүүлэх, за гин буруутай этгээдийн одоо үйлцэн хэргийг одоо нотлохдоо заавалжгүй хуулийн дагуу цугласан нотлох харамтыг үндэслэж байх ёстой гэд за эцэст нь шүүхийн шийдвэр гаргахад бид бүгдийн одоо хийсэн ажлын үр дүн маань тухайн гимбуртай этгээдийн хуулийн дагуу гэмтрэг үлдсэн хүнд одоо хуулийн дагуу ял шийтгэл оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээх. Тухайн эрүүгийн хариуцлага нь бол одоо ялын бодлогынхаа хувьд одоо зохис тарцааг алдагдаггүй байх. Энэ нь нэг талаар бид хуулийн заасан хатуу ялын дээд бодлогыг барих биш. Аль эсвэл одоо өөрөөр чинь нэмжин сэтгэлээр хөнгөнийг барих биш. Тухайн хэргийн үйлдэл, үйл баримт, тогтоогдсон нөхцөл байдал, гэмтрэг гарсан нөхцөл байдалд нь тохирсон аль шийтгэлийг оногдуулж авах нь бидний одоо хамгаас төрөнд барьж явах бодлого чиглэл юм а гэдгийг бол бас залуу үеийн прокурорууд маш сайн тодорхойлж хэлж өгснөөр бол бидний одоо уулзалтын зорилго бас нэг талаараа одоо зорилго маань хангагдж гин гэж би дүгнж үзэж байгаа. 90 жилийн хугацаанд Дорногов аймгийн прокурорын газраас Монгол улсын гавьяатгуулч цол тэмдгээр аймгийн прокурор Дамдын сүрэн Очир Хуяг Жамбал Гомбт орчнаар Монгол улсын хөдөлмөрийн баатраар хэсгийн байцаагч байсан цэвэл зэрэг олон 10 алдартан түрэн гарчээ.